Хинтээ аймгийн Баян хутаг сумын малчид нэгдэн хоршоо байгуулж шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн зээлд хамрагдсан байна. Авсан зээлээрээ хадлангийн тоног төхөөрөмж худалдан авчээ. Өмнө нь тус сумын малчдад хадлангийн тоног төхөөрөмж байдаггүй байсан учраас бусдын бэлтгэсэн өвс тэжээлийг өндөр үнээр худалдан авдаг ажээ. Тэгвэл энэ жил хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж улмаар өөрийн гэсэн хадлангийн техниктэй болсон учраас хэд дахин хямд үнээр өвс тэжээлэн бэлтгэжээ. Отгон төрийг хадам аавтайгаа хамт өвлжиж байна. Түүний хадам аав наран гэрэл нь улсын хушаа авраг малчин. Нэгдэлт харж мал хувьчлах үед хөдөө гарч мал малсаар өдий хүрчээ. Хадлангийн тоног төхөөрөмж авснараа л энэ өвсийг өөрснөө хадж авснараа л бэлтгэл хангахт бол их төхөөнтэй. Тэгээ энэ үйл төр усаас л Монголын төрөл их анхаарч сэдвэрээс анхаарч их л одоо мөнгө малч төгч байна. Энийг бол одоо зүй зохистой хэрэглэх хэвээр юмд нь хэрэгжилж ашиглавал одоо малчин бидний амьдралд бол асрыг тус нэмэр болж байна. Тэд одоо өөрсдийн сансан хэмжээндээ өвлийн бэлтгэлийн базаах боломжтой болсон. Учир нь шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрөөс зээл өгсөний ач тус гэж байна. Цаашдаа малчтад илүү их итгэл өгч санхүүгийн их усүрээр дэмжиж өгвөл үнгүүдэд байгаа малын түүхийдээ өөрсдөө боловсруулдаг болж хөдөлмөрийн үнэлэмж өсөх боломжтой гэдгийг ч тэд хэлж байна. Малчин хүн гэдэг чинь өөрөө өдөр тутмын үйлдвэрлэгч байдаг шүү дээ. Ганцхан малчин гэдэг л эн чинь зүгээр нэг юм мэдэхгүй зүгээр нэг хэдэн хоноо хасчихад хэдэн мадаа туучгаад байдаг гэдвс эн чинь өдөр тутмын үйлдвэрлэл явагдаж байдаг. Шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд зээлийн батлан даалтын сангаас 3700 орчим хоршооны 11903 малчинд 290 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Энэ хүрээнд Ховод, Баян онгор, Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг, Дархуул, Төв зэрэг 8 аймгийн 94 сумын 1129 хоршооны зээлийн зарцуулалтанд хийсэн хяналт мониторингийн мэдээллээр малчин хоршоологчдын 72.1% нь үржлийн мал худалдан авах, 15.2% нь малын хашаа, хороо сарвч худалдан авах, шинээр барих, 12.6% нь бусад чиглэлээр зээлэн үр дүнтэй зарцуулсан гэж гарчээ.